Сайн байцгаана хүндэт сонсогчдоо. Та бүхэндээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Тухлан сууж сонсноо. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өглөө Америкийн нэгдсэн улсын Невада мужийн Леон тойргийн цагдаагийн албанд нэгэн дуудлага ирсэн бөгөөд тэрхүү дуудлаганд манай дүү 18 настай Наоми Ирэн ажилдаа яваад одоо хүртэл ирэхгүй утас руу залгахад утас нь холбогдохгүй байна. Яаралтай арга хэмжээ авч дүүг маань олж өгөөч гэсэн дуудлага ирдэг. Гэвч цагдаагийн ажилтнууд тэр даруй Ирэн хайх ажиллагаа явуулаагүй бөгөөд харин өөдөөс нь танаа дүү чинь 18 нас хүрч насанд хүрсэн хүн учраас хаашаа явж юу ихээ өөрөө мэдж байгаа эцтэй. Магадгүй нэг тийшээ найзуудтайгаа явсан ч юм билүү. Тэгж жагаад удахгүй холбогдох байлгүй. Тэр болтол нь хүлээх хэрэгтэй гэсэн нэг тийм хайхарамжгүй хариу өгсөн байна. Наоми охин 18 настай бөгөөд Невада мужийн Фернли хотод ах Кристигийнхаа хамт амьдардаг байсан. Аав нь төрийн департаментэд ажилладаг байсан болохоор тэдний гэрийнхэн Орос, Герман, Өмнөд Африк зэрэг орнуудад амьдарч байсан байна л да. Харин тухайн үед бол тэднийх Африкт амьдардаг байсан. Тэрээр бол маш шудраг зантай, хөвгчлөлтэй, гэр бүлийнхэнтэй хайртай, ухаалаг охин байсан. Наоми жилийн өмнөөс Америкт амьдрахаар ирсэн бөгөөд доороо 6 дүүтэй. Африкт амьдардаг байсан болохоор Америкийн амьдралыг сайн мэдэхгүй. Гэхдээ бол Америкт очиж амьдрахыг маш их хүсдэг байсан учраас би Америкт очиж амьдрч үзмээр байна. Та надад туслаад намайг өөрийнхөө хажууд аваач гэж ахаасаа гуйсан юм байна. Наоми бол өсвөр насны хүмүүсийн адилаар л эцэг эхээсээ хэсгэн боловч холдож баг зэрэг эрх чөлөөтэй байхыг хүссэн. Мөн өөр газар орны амьдралыг сонирхож тэнд амьдарч үзхийг хүссэндээ л одоо ахаасаа ингэж гуйсан юм байна. Ахан ч гэсэн түүний хүслийг зөвшөөрч ингээд Америкт ирмэгцээ Panasonic-т ажилд орсон. Дүүгээ алга болсны дараа Кристи цагдаа дуудлага өгөхөд цагдаад нар хэрхэн хүлээж авсан юу болсон талаар хажим нь түүний ах Кристи Виллид өгсөн цахим ярилцлагандаа бол миний дүү Наоми ихэвчлэн өглөө 5 цагийн үед Фернли дахь Walmart-ын зогсоол дээр машинтайгаа очдог. Өглөө автобус 5 цаг 15 минутаас 5 цаг 20 минутын хооронд ирдэг байсан бөгөөд дүү маань 10-20 минутын өмнө ирээд утсаа оролдонгоо автобусаа хүлээж агаад ирмэгцэн суугаад явдаг байсан. Тэр орой би гэртээ ирээд түүнийг ажилласаа ирэхээс өмнө унтаад өгсөн. Бямб гарагт миний хувьд ингээл нэг өдөр байсан учраас 6:30 үед сэрдгээрээс ирээд харахад бол тэр гэртээ ирээгүй байсан. Энэ нь бол над хачирхалтай санагдсан. Ингээд гэр орноо харахад Наоми гэрсэн гэх ямар ч шинж тэмдэг харагдаагүй. Нэг л сонин сэжигтэй санагдаж байсан учраас түүний утас руу залгаж эхлэхэд огт холбогдохгүй байсан. Цагдаа нар миний дүүгийн алга болсон хэрэгт бол маш их хойрог хандаж байсан гэж ярьсан байдаг. Кристи ням гараг хүртэл дүүгээ ирэхийг хүлээхээр шийдсэн бөгөөд тэр хоорондоо Наомигийн найзууд руу холбогдож түүний талаар асуусан боловч хинч түүнийг хаашаа явсан талаар мэдэхгүй, бас ажил дээрээ ч ирээгүй, найзуудынхаа дуудлаганд ч хариу өгөхгүй байсан болохоор ямар ч сураг гаргаж чадаагүй. Наоми Snapchat-ыг ашигладаг байсан болохоор ах нь тэрхүү чатаар түүний талаар мэдээлэл олдож магадгүй гэж харж байсан ч гэсэн бас л тагжиг. Цагдаагийнханд дүүг маань олоход туслаач гэж хэд хэдэн удаа хандсан боловч дөрвтэй арга хэмжээ авахгүй байгаад нь гайхаж бас сэтгэлээр маш их унжсэн. Ингээд Кристи өөрийн найз Никитэйгээ хоёул Walmart дээр очиж тэдний бичлэгийг үзье гэж ярилцаад тийшээ явж очсон. Walmart-ын захиргаанд хандаж танаа хамгаалтын бичлэгийг чинь үзэж болох уу? Дүү маань одоо ингээ алга болчихсон юм аа. Магадгүй одоо танаа бичлэгээс дүүгийн маань алга болсонтой холбоотой ямар нэг зүйл олдож ч магадгүй гэж гуйхад бол бид нар одоо дүүдээ санаа зовсон кейсийг бол маш их өрөвдөөд бичлэгийг үзүүлэхээр болсон байна. Наоми үргэлж нэг газараа машина тавьдаг байсан бөгөөд камерын бичлэг нь бүдэг байсан ч гэсэн дүүгийнхээ машиныг бол Кристи олж харж чадсан. Бичлэг дээр Наомигийн машин 3 дугаар сарын 12-ны өглөө Walmart-ын зогсоол дээр ирж өөрөө автобусаа хүлээнгээ машин дотроо сууж идэг. Гэтэл хэдэн минутын дараа талбайн нөгөө талаас юудэнтэй цамц өмссөн нэг үл таних хүн гарч ирээд түүний машин руу нилээд ширтэд зогсож ирсэн машин руу налхаж эхэлдэг. Тэгснээ машины жолооч талын хаалгыг онгойлгон шууд явж ороод удалгүй машин хөдлөн зогсоолоос гарч явсан. Тэр үед Наоми машинаас бууж байгаа нь харагдаагүй бөгөөд магадгүй танихгүй хүн гинт очихт нь айж цацсандаа паникасаа гарч чадлагүй жолоогоо тэр хүнд булаалгасан баг. Ингээд ахын цагдаагийнхан дээр очиод дүүгийнхээ алга болсонтой холбоотой байж магадгүй нэг чухал бичлэгийг Walmart-ийн хяналтын камераас оллоо. Миний дүү хэн нэгэнд хулгайлагдсан байна гэж
мэдэгдсэн. Кристи анхнаасаа л цагдаа нараас яралтай арга хэмжээ авч дүүг маань олж өгөөч гэж олон дахин тусламж хүссэн ч цагдаа нар бол гомдлын дагуу ямар нэг арга хэмжээ авахгүйсэн. Энэ удаад ч гэсэн одоо яалтчгүй камерт нь ингээд харагдаад байна штэ гэж хэлээд байхад бас л одоо ноцтой бичлэг нь гарч ирээд байсан ч гэсэн л одоо дөрвтэй арга хэмжээ авчихгүй л байсан. Наомиг алга болсон тухай Кристи аав ээжтэд дуулгаад тэрхүү камерын бичлэгийг бол чатаар явуулсан. Дүүг маань алга болсон цагдаа нар ямар нэг арга хэмжээ авч өгөхгүй байна. Энэ хэрэгт одоо маш хойр хандж гэн гэж хэлэхэд бол эцэг эх хоёр нь тэр дороо маш ихээр сандарч өөрсдийн гэр бүлийн найзаараа дамжуулан Өмнөд Африкт байдаг Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд тэр дээрээ хандсан байна. Ингэсний хүчинд аав нь тэр өдөртөө Америк руу нисэж чадсан бөгөөд очингуудаа холбооны мөрдөх төвчөөныхөнтэй уулзсан. Тэгжиж сая уг хэргийг нилээд нухацтай авч үзэх боломжтой болов. Наомиг алга болсноос 2 хоногийн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 14-нд цагдаа нар ноцтой анхаарч цагдаагийн бүх бүрэлдэхүүнийг дайчлан сураггүй алга болсон хүний араас эрэл хайгуул хийж эхэлсэн. Walmart-ийн камерын бичлэгийг сайтар тодруулан дахин боловсруулж дүрсийг нь гурвалжин проектор масштаблж оруулснаар гэмт хэрэгтний биеийн өндрийг зөв тодорхойлж чадсан байна. Ингэж л одоо гэмт хэрэгтнийг хайх гол субъектыг тодорхойлох боломжтой болсон. Хэрэгтэн цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан саарл, юудэнтэй цамц, бор өнгийн пүүз өмсөж, амандаа маск зүүсэн байсан. Тийм болохоор түүний царайг бол тодорхойлж чадаагүй. Наомигийн өдөр тутмын маршрутыг гаргахын тулд янз бүрийн дэлгүүрүүдийн камерын бичлэгүүдийг шалган ямар нэгэн ноцтой тохиолдол байж магадгүй гэж хайж байсан ч онцгийн зүйл с ิจ гтэй зан авир бол түүнээс ажиглагдаагүй. Гэтэл Наомигийн зогсож байсан колонкийн бичлэг дээр мэдэгдэхүйц нээлт гарч ирсэн. Тэр нь юу гэхээр зэрэг ажилдаа явах замдаа хөнгөн зууш авахаар саарл өнгийн цамц дотоороо Panasonic гэсэн цэнхэр бодоол гүмсэж саарл төрөвч гартаа барьсаар кассан дээр зогсож байгаа Наомигийн бичлэгийг олж авсан байна. Ингээд энэхүү хувцс байршил бүхэ Наомигийн хамгийн сүүлчийн зургийг татаж олон нийтэд зарлаж хулгайлагдсан тухай мэдээллийг цацаж эхэлсэн байна албан ёсоор. Фернлигийн иргэд бүгд л охины тухай мэдээллийн дагуу гэр бүлдэн туслахаар эрцгээж байла. Хүн болгон өглөөнөөс орой олтол охиныг энд тентгүй хайж, байж болох бүхий л газруудаар явж, юмыг яаж мэдхүүгээд сууг шуудуу далан хүртэл нэгжижсэн. Цаг мөч өнгөрөх тусам түүнийг одоо амьд мэд олох магадлал нь бол багассаар байна. Аав нь өдөр бүр холбооны мөрдөх төвчөөныхөнтэй хамт ажиллаж байв. Кристич дүүгээ хайхын тулд өглөө 4 цагт босоод Фернлигийн ойролцоох элсэн цөлөөр явж дүүгийнхээ машинтай тааралдах ч юм уу эсвэл түүнтэй холбоотой ямар нэг уул мөр олдгол ёстой гэж таамагласаар явсан бөгөөд ямар ч одоо сураг ажиг гарч ирэхгүй байлаа. Гэвч элсэн цөлөөр хэд хоног ууггүй явж бүртэж барааж харагдах юм болгоныг очиж шалгаж замд тааралдах дэлгүүр шатхуун түгэх газруудаар сургасаар л байсан. Түүний компьютерыг нээж харилцсан хувийн чатыг нь шалгаж үзэхэд бол нас орохоосоо нэг өдрийн өмнө нэг үл таних залуутай болцож байсан тодорхой болов. Наоми тэр залуутай дэлгүүр хийсэн байдаг. Тухайн үед бүх зүйл хэвэн байсан гэж бичсэн байв. Ингэж түүний чат болон тэмдэглэлээс цагдаа нар Наоми ажил дээрээ бусдад дарамтлуулж байсан тухайд бас олж мэдсэн байна. Дарамтлуулсан тухайгаа тэрээр удирдах ажилтнуудаа гомдол гаргаж байсан боловч харин энэ асуудлыг тэд дэвэргэлгүй дотооддоо шийдвэрлээд өнгөрсөн байж л те. Энэ байдлаас нь болоод түүнийг одоо магадгүй амиа хорлсон ч байж магадгүй гэсэн тийм дүгнэлтэд хүрцгээсэн. Шалгалтын явц үргэлжилж байтал Наомигийн машиныг олсон талаар мэдээлэл ирв. Нэг залуу явж байгаад будгийн үйлдвэрийн ойролцоох шороотой талбайд нэг машин зогсож байхыг харсан бөгөөд хүн байгаа эсхийг нь шалгаж үзэхээр очиход дотор нь хинч байгаагүй. Ойр дойронд нь явж шалгаж үзсэн ч юу ч олдоогүй. Тэрхүү машин олдсон газар нь Наомигийн алга болсон газраас хагас майлын зайд байсан бөгөөд энэ бол маш чухал баримжаа байв. Гэвч Наоми болон түүнийг хулгайсан этгээдийн талаарх ямар нэг шинэ баримт олдохгүй л байсан. Замд тааралдсан дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн камерын бичлэгүүдийг шалгаж тэр өдрийн бичлэгүүдийг бүгдийг авахд бол нийтдээ 10 хэдэн цагийн урттай байсан ч гэсэн нэг үрчлэн шалгаж үзэж байгаад төлгөө бас нэг чухал дүрсийг олж үздэг. Тэрхүү бичлэгт ойролцоох машины зогсоол харагдах бөгөөд 15 цаг 30 минутын үед Наомигийн машин тэнд ирж зогссон байна. Наомиг алга болсноос хойш 10 цагийн дараа үл мэдэгдэх сэжигтэн охины машинаас буун хэсэг хугацааны дараа 16 цаг 42 минутад замаар алхаж эхэлсэн.
Тэгснээ хөх саарл өнгийн ачааны машин яг ижилхэн замаар явсаар дэрэгдэн ирж зогссноо дотроос нь жолооч нь бууж Наомигийн тэргийг жолоодон ойролцоох сул шороотой газар авиж тавьсан байна. Дараа нь тэр хүн маш хурднаар ачааны машин луугаа гүйх шахам очоод машиндаа суугаад хөдлөөд явсан. Жолоочийн зүс царайг харах бол ямар ч боломжгүй хэвээрэл байсан. Бас тэрхүү бичлэгт Наомиг бол ерөөсөө олж хараагүй. Магадгүй түүнийг хаа нэг газар нуусан ч юм уу нэг газар хорчгоод машиныг энд авчирч хайсан байж болох юм. Анх Walmart-ын камерт дүрсэн буусан хүн энэ хүн хоёр нэг хүнч байж болно, эсвэл хоёр өөр тусдаа хүнч байсан байж болно. Нэгэсэндээ хамтрагчд байсан байж болно. Ингээд нөгөө ачааны машины дэлгэцэн дээр буусан дүрсийг сайтар татаж зургийг хэвлэл мэдээллээр цацаж эхэлсэн. Уг машиныг Chevrolet маркийн машин байж магадгүй гэж таамагласан учраас Chevrolet компанид хандхад 2000-аас 2002 оны орчимд үйлдвэрлэгдсэн Chevrolet High Country 2500 эсвэл 3500 маркийн машин байж магадгүй гэсэн мэдээллийг өгсөн байна. Дараа нь Невада мужийн дээврийн хилтэс баруун Невадад байдаг ижил өнгө маркийн машинуудын эзэмшигчдийн нэр жагсаалтыг гаргаж өгсөн боловч тэнд нь хэдэн зуун тээврийн хэрэгсэл гарч ирсэн учраас олдох ямар ч боломжгүй болж мөрдөгчдийн урам хугарч байв. Гэвч тэр дундаас дахин нягтлж шүүсний хүчинд боломжит нөхцлүүд нь арай тодорхой болж байсан бөгөөд улсын дугаараар нь хөөж шалгаж эхэлсэн. Ингэж итэл тэдгээр эзэмшигчдийн дундаас Трой гэдэг хүн мөрдөгчдийн анхаарлыг маш их татсан учраас цагдаагийн мэдээллийн сангаас мэдээллийг нь шалгаж эхлэхэд олон аимшигтай мэдээллүүд гарч ирсэн байна. 14-5 настайгаасаа хэрэгт орооцолдож эхэлсэн бөгөөд амьтантай зүй ус харгасаар хандсан, бус руу дайрсан, хулгай хийсэн зэрэг маш олон хэрэгүүдэд холбогдож байсан бүртгэлүүд нь гарч ирдэг. 17 настайд Невада мужийн Элко хотод болсон халдлагын хэрэгээр Калифорни мужид шалгагдаж байсан байна. Түүний биеийн өндөр нь сэжигтний биеийн өндөртөө яг таарч байв. Гэмт хэргийн бүртгэл болон ачааны машины бүртгэл нь түүнийг Наомигийн аллах болсон хэрэгт сэжиглэх хангалттай шалтгаан болж өгдөг. Ингээд түүний гэрээг нь хайж очиход ийм газар амьдардаг хүн 60,000-аас 80,000 долларын өндөр өртөгтэй машин худалдаж аавна гэдэг нь бараг л боломжгүй мэт харагдчихсэн. Трой найз бүсгүй Зулима Силус болон түүний хүүхдүүдтэй хамт амьдардаг байсан бөгөөд өөрөө бол нэг уул уурхайн компанид ажилладаг байв. Мөрдөгчд найз эмэгтэйхэн Facebook-ыг шалгаж үзэхэд Тройгийн зураг тэндээс гарч ирсэн. Тэр зураг дээр Walmart-ын камерт үлдсэн бичлэг дээр байсантай яг адилхан бор өнгийн пүүз өмссөн бүртэл таарч байсан байна. Тиймээс түүний гэрийнх нь ойролцоо тусгай эргүүлийн ажилтнуудыг байрлуулан ажиглалт хийж эхлэв. Цагдаа нарын дараагийн алхам бол түүний гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл авах явдал байсан. Наомигийн хулгайлагдсан өдөр Трой чухам хаана юу хийж байсныг тодорхойлохын тулд түүний утасны байршлыг шалгаж үзэхэд тэрээр хувийн гар утаснасаа гадна ажлын бас нэг утас эзэмшдэг болж таарсан. Ингээд тэдгээр утсыг нь шалгахад гайхалтай нь бол аль нь ч Наомигийн байсан газартаа огт таараагүй байршлана. Өдрийн турш гэртээ байж байгааг зааж исэн. Тэгэнгүүт нь холбооны мөрдөгчд Наомигийн орсон Walmart болон бусад хэд хэдэн дэлгүүрийн камерыг шатхуун түгээгүүрийн газар Walmart-ын гадаах машины талбай гээд маш олон камеруудыг шалгаж үзэхэд бол тэдгээр дээр Тройгийн өөрийнх нь болон машиныхын дүрс бууж үлдсэн байдаг. Наомиг хулгайлагдсан өдрийн өглөө 4 цаг 22 минутанд дэлгүүрийн гадаах талбайд Наомиг хурч ирэхээс өмнө Тройгийн машин дэлгүүрийн зогсоол руу эргэн орж байгаа бичлэг нь гараад ирсэн. Наомиг хурч ирэхээс өмнө хүлээж байсан юм шиг тэр хаваар эргэлдэж байгаа нь бол бас бичлэг дээр үлдсэн байж л те. Ингээд охиныг хулгайсны үдээс хойш нь охины машиныг Walmart-ын зогсоолоос холдуулж шорон талбайд шилжүүлэн тавиад машиндаа сун хөдөлж байгаа камерын бичлэг нь гарч ирсэн. Ингэж одоо уг хэргийг Трой үйлдсэн гэдэг нь тодорхой болсон учраас 3 дугаар сарын 25-нд буюу Наомиг хулгайснаас 13 хоногийн дараа Тройг баривчилсан. Түүнийг баривчлахад бол маш их айж сандарсан бөгөөд нэгжлэг хийхэд тэрээр зүүн талынхаа халаасанд хутгатай байж таардаг. Наомигийн машины түлхүүрийг асуухад надад байхгүй би мэдэхгүй гэж хариулдаг. Тройг баривчилж цагдаа руу авч явсны дараа түүний ээжинд ноцсон. Ээж нь нохоогоо хорж цагдаа нарыг хашаандаа оруулсан бөгөөд түүний ээж нь бол цагдаа нарыг маш их эсэргүүцэж байсан. Гэртээ оруулж нэгжлэг хийх ч хүсээгүй бөгөөд 22 ширхэг буу хадгалдаг тухайгаа бол харин хүлээн зөвшөөрсөн байна. Цагдаа нарын тулгын шаардлагатаар. Гэхдээ бол тэр буунууд яг одоо энд байхгүй. Учир нь манай гэрт 2 хүүхэд амьдардаг учраас бид бууг ил байлгадгүй гэж эцгийнх нь бол мэдүүлж байсан.
Жройгийн ээж нь бол хүүгээ маш их хамгаалдаг, маш их ажилтай байдаг учраас манад бараг ирдэггүй. Манад буу авчирч тавих нь бүүхэл ойрд энд ирээгүй гэж мэдүүлсэн. Жройгийн найз бүсгүй Зулейматайгаа амьдардаг гэрт нь шалгахаар очив. Зулеймагаас их зүйлийг мэдэх байх гэж найдаж байсан. Энэ хооронд цагдаад баригдаж байгаа Жройгоос мэдүүлэг авч Наоми гэдэг 18 настай охин алга болсныг мэдхүү. Бид чамайг одоо энэ хэрэгт сэжиглэж байцааж байна. Яагаад гэвэл хэрэгтний машины өнгө чиний машины өнгөтэй маш адилхан байна гэж хэлэхэд бол тийм ээ надад үүнтэй төстэй машин байгаа. Гэхдээ би энэ хэргийн талаар бусад хүмүүстэй л адилхан мэдээлэлтэй зурагтаар харсан гэх зэргээр хэрэгээ бол ерөөсө хүлээхгүйсэн. Ингээд цагдаа нар Зулейматай л очиж уулзах юм бол энэ хэргийн талаар нарийн мэдэж авч болох юм байна гэсэн горилготойгоор түүнийг бол цагдаад дуудаж байцаасан. Гэтэл Зулейматай уулзаад бүрч их сонин зүйлийг мэдэж авсан байна. Жройгийн ээж нь бол өөрийнхөө хүүг бурхан мэт шүтдэг, маш их өмөрч ямар ч хэр халдаадаггүй байсан гинэ. Буруу үйлдэлүүдийг ч гэсэн дэмжиж, инээд зугаа болгож хөөрөгдөг, хүүгийнхээ найз бүсгүй бол хүн чинээ тоодоггүй, үргэлж одоо хүүгийнхээ талд ордог тийм эмэгтэй байсан байгаа. 17 настай байхдаа өөрийнхөө найз охины хөнөөсөн хэрэгээр 15 жил шоронд хорогдоод гарсан байсан. Түүнийг шоронгоос суллагдсны дараа Ashley Madison-ы танилцах вебсайт дээр танилцсан бөгөөд Жрой анх түүнийг болзоонд урьснаар тэр цагаас хойш дотноссон юм байна. Хамт амьдарч нэг дор орсны дараа Жрой шоронд байхдаа хийдэг байсан сонсгоосч жигшүүртэй муухай зүйлүүдээ бах тав болгон байн ярьж өгдөг байсан гинэ. Анхандаа энэ нь бол Зулеймад сонсоход маш их хэцүү байдаг байсан ч би чамд өөрийнхөө үзэж дуусныг ярьж хахад чи сонсох хэрэгтэй гэж тулгадаг байснаар барахгүй. Гэмт хэргийн дугааруудтай подкаст болон аллагын тухай аудио номыг байнга сонсгож тэгээ аллага үйлдэсний дараа гэмт хэрэгтэн ямар алхам хийх ёстой байсан бэ гэдэг юм уу. Одоо нэг ёсондоо гэмт хэрэгтний худлаа хэлэх сэтгэл зүг бараг л судлах маягтай хоорондоо ургуулan ярилцдаг. Тагнуулын төв газрынхан болон мөрдөгчдийн байцаалтыг хэрхэн яаж давах вэ? Тагнуулын газар болон холбооны мөрдөх товчоо ямар замаар мөрдлөг хийдэг вэ гэдэг тухай хүртэл тийм асуултууд тавьдаг байсан байна. Тагнуулынхан чамаас ингэж асуувал чи юу гэж хариулах вэ? Энтэр шийдэг юм уу тийм дасгал сургуультуудыг хийдэг болсон гэнэ л дээ. Зулейма сүулдэ дасаад ч гэх юм уу эсвэл одоо өөрийн мэдлгүй автсан ч гэх юм уу ерөөхдөө хөвшил болсон байна. Аляскаас ирсэн цуврал алуурчин Даниэл Гэсийн цуврал номыг гэр бүлээрээ сонсдог байсан гинэ. Даниэл Гэс хэмээх энэхүү цуврал алуурчин нэг удаа нэг охиныг улгаалаад түүнийг алж хөлдөөсөн бөгөөд тэгж алж хөлдөөснийхээ дараа сонин барьж байгаа мэтээр амьд юм шиг байлгаж зургийг авчээсэн юм байна л да. Тэр зургийг нь Жрой интернетээс хайж олоод Зулейма болон түүний хүүхдүүдэд нь хүртэл үзүүлэгдсэн боловч харин бол тэд нар тэр аимшигтай зургийг нь үзэхээс татгалцсан байдаг. Наомиг алга болох тэр бямб гарагт Зулеймагийн гэр бүлийнхэн цуглаж дахил өргөх гэх юм уу да нэг тийм гэр бүлийн арга хэмжээнд оролцохоор болсон байсан бөгөөд Жрой тэр хоёр бүр 14 хоногийн өмнөөс тийшээ очихоор ярьж тохироод явах бэлтгэлээ хийжсэн. Гэтэл яг явах өдөр нь Жрой би чамтай хамт тийшээ явж чадахгүй боллоо. Угаасаа ч надад тэдэн дээр очих хүсэл алга. Би цуслан лугаа явлаа гэж хэлээд зузаан өмөд зарим нэг хувцсуудаа авч эхэлсэн. Явна гэж ярьчаад гинт ийм шийдвэр гаргасанд нь бол Зулейма нилээд бухимдсан бөгөөд өөрөө ганцаараа хүүхдүүдтэйгээ явахар болсон юм байна. Жрой өөрийгөө сайн хүн шиг харагдуулахын тулд бусад хүмүүст ямар нэг хэмжээгээр тусалдаг боловч харин дэрэгдэх хүмүүсээ бол өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг. Хэрвээ өөрт нь таалагдахгүй зүйлс хийх юм бол уурлаж бухимддаг. Ингээд Жрой цуслан лугаа ганцаараа явна гэд байсан учраас цуслан лугаа явсан юм уу, өөр нэг тийшээ явсан юм уу гэдгийг нь бол хэн ч мэдэхгүй. Тэднийх гаражтай хяналтын камертай байсан юм байна л да. Тэгээд тусдаа яваад буцаад гэртээ ирсний дараа Зулейма камерын бичлэгүүд нь дундаасаа устгагдсныг санамсаргүй олж мэдсэн. Тэр бичлэгийг устгах боломжтой ганц хүн нь бол мэдээж Жрой байсан бөгөөд тэрээр харин устгасан бичлэгнээсээ санамсаргүй нэгэн хэсгийг нь мартаад үлдээчихсэн байж л дээ. Тэр нь болохоор зэрэг 12-ны 17 цаг 55 минутанд машинтайгаа гараж руу орж ирээд өөрийнхөө хизээч хийдэггүй нэг үйлдэлийг хийж байгаа нь харагддаг. Урд нь Жрой Зулеймад ингэж ярьж ирсэн юм байна. Бид нар бол шоронд байхдаа хизээч гараа халаасандаа хийдэггүй. Учир нь хинч хизээч чам руу дайрч бас алж мэдэх учраас өөрийгөө хамгаалахад ямагт бэлэн байхын тулд бид нар гараа огт кармандаа хийдэггүй гэж ярьж ирсэн юм байна. Тэгээд өөрөө ч гэсэн гараа халаасандаа хийж явдаггүй байж л дээ.
Гэтэл тэр өдөр гараажтаа орж ирээд машинаасаа буугаад гараа карманда хийгээд толгоогоо доош нь тонгойлгоод айж түгшсэн ч юм уу одоо сэтгэл зовнсон байдалтай үе толгоогоо майжиж нааша цаашаа маш олон удаа холхиж байгаа бичлэг нь бол яагаад ч устгагдаагүй үлдчихсэн байсан. Тэгээд дараа нь гэртээ орж шатаар өгсөж гарч ирэхдээ бол маш их ядарч туйлдсан шинжтэй буудан дээр шууд л унаад өгж байгаа. Бас түүний огт хийдэггүй нэг зүйл нь бол тэрээр анх удаа гэртээ орж ирээд ганцаараа усанд орсон гинэ. Тэр үед нь бол Зулима би машин доторх юмнуудыг чинь гаргачихъя гэж хэлсэн чинь Жрой бол үгүй би өөрөө янзлна гэж хэлээд тэр өдөржингөө машинаа ухаж янзлсан байдаг. Зулима Жрой хоёр алхаж байгаа өвтөл хэмээх алгын нэвтрүүлгийг бол байнга алгасалгүй үздэг байсан бөгөөд ялангуяа Жрой энэ нэвтрүүлэгт бараг амиа тавих шахдаг. Нэвтрүүлэг гарлаа гэх юм бол хамаг ажлаа орхиж одоо тэрийг үздэг байсан байна. Гэтэл тэр удаа бол нэвтрүүлэг гараад байхад бол машиныхаа дотор гаднахыг цэвэрлж янзсаар л байсан. Жройг машиныхаа дугуйг сольсныг бол Зулима анзаардаг. Энэ машиныг аваад 2 жил болж байгаа бөгөөд урд нь дугуйг хагарахад дугуй солих болоогүй энүүгээрээ байж байг гэд солихгүй байсан юм байна л да. Гэтэл энэ удаа өөрөө сольсон байсан бөгөөд сольсон бичлэг нь камераас устгагдсан байсан. Бас тэдний гараажд байсан нэг хүрзэн шавар олчихсан байсан бөгөөд Зулимагийн хүн хүрз ягаад шавар болсон тухай Жройгоос асуухад тэрээр нэлээд гайхуулсан бахархсан байдалтайгаар би үгсэн хүн булсан юм гэж хариулахад нь маш их гайхсан боловч тоглож гэнэ гэж бодоод өнгөрсөн байгаа. Жрой болон Зулима нар бол цуврал алуурчдад хит автдаг хүмүүсийг илтгэсэн нэг тийм бичгтэй цамц өмсдөг байсан гинэ. Зулима Наумигийн алуу болсон тухай 2 янзын зар мэдээг олж үзсэн бөгөөд өөрсдийнх нь машинтай ижилхэн харагдсан учраас чатаар явуулсан ч гэсэн тэр доор нь бол түүнээс хариу ирээгүй. Харин хизээ хойно түүн рүү ажилласаа гарч ирээд залгсан бөгөөд чиний явуулсан тэр чинь юу юм бэ гэж асуусан. Тэгтэн Зулима бол энэ охин алга болсон юм шиг байна. Яг манайх шиг ачааны машин харагдаж байна гэж хэлэхэд Жрой бол үгүй юм шүү. Би сайн харахгүй байна. Би машин барьж байгаа болохоор харах боломж алга гэж түүнд хариулдаг. Гэртээ ирсэн хойно Зулима зүгээр л жок болгоод чи л тэр охиныг хулгайлсан юм шиг байна да. Хардаа энэ залуугийн дурсан чамта төстэй юм гэж хошигнож хэлэхэд бол Жрой маш их дургуутсаж чи тэнийг юм уу юу яриад байгаа гэж ууралсан. Нөгөөх зар энэ тэндгүү тавигдсанаас хойш Жрой бол машина барьж чадахгүй сандардаг болсон. Тэгээд Зулимагаар машина бариулах гэдэг болсныг нь Зулима дотроо бол битүүхэн анзаарч эхэлсэн гинэ. Зулима Жрой хоёр анх танилцах сайтаар танилцсан гэж ярьсан шүү дээ. Жрой тэр үед хөдөө нэг айлын фирм дээр ажилладаг байсан болохоор Зулимаг дагуулад тийшээ явсан юм байна. Тэр хоёр эзэнгүү нэг худгийн дэргэд ярилцаад сууж байснаа Жрой Зулимагаас чи надтай хамт амьдрах уу гэж асуусан. Бүсгүй бол тухайн үед юу гэж хариулахаач мэдэхгүй байсан гэнэ л дээ. Яагаад гэвэл анх удаа уулзж байгаа учраас. Тэгтэл Жрой би чамайг энд алчгаж чадна. Энд чамайг алчсан байхад бол хинч олж мэдэхгүй гэж хэлсэн юм байна. Тэр үед нь бол бүсгүй үүнийг нь зүгээр л хошигнож тоглоом хийж байгаа юм байна гэж бодоод өнгөрөөчихсөн байгаа юм л да. Тэгээд тийм тоглоомч юм ярьж байхад нь Зулима ягаад ч одоо түүнтэй үерхчихсэн мэдэхгүй. Үерхснээс хойш бол танилцах вебсайтаа тэр чигтэн устгасан бөгөөд Жрой бол тухайн аккаунтаа ашиглан бусад эмэгтэйчүүдтэй холбогдсоор байсан гэдэг. Науми ч гэсэн танилцах аппликейшн дээр хүмүүстэй танилцдаг идэвхтэй байдаг байсан талаар бол цагдаа нар мөрдлөгийн явцад олж мэдсэн. Тэгэхээр магадгүй Науми Жрой хоёр тэрхүү вебсайтаар танилцсан ч гэж болох юм. Цагдаа нар Зулиматай ярилцаж Жройгийн аллагад донтсон байдал ярьж хэлж байгаа гэрийнхэндээ гаргаж байгаа зан төрхийг нь дүгнээд Зулима болон түүний хүүхдүүдийг өдий хүртэл амьд байгаа нь үнэхээр гайхалтай гэж хэлсэн гинэ. Магадгүй тэд нар бол азтай маш их ухаалаг байсан байх. Тэгжээж л одоо амьд үлдэж чадсан байх гэж дүгнэхэд хүрсэн байна. Зулиматай ярилцах явцдаа цагдаа нар бас нэг Жройгийн үйлцэн байж болох нэгэн гэмт хэргийг олж нээсэн. Зулима Бака хотод байхдаа нэг айлд гэрийн үйлчлэгч хийдэг байсан байна л да. Нийтдээ 7 жил тэдний ажилласан. Тэгээд нөхөр охин хоёр нь бол хотод жижиг бизнес эрхэлдэг. Эхнэр нь бол гэртээ байдаг. Нэг өсөндөө Зулимагийн
дарга байсан байгаа. Гэтэл 12 дугаар сард тэр айлын гэрийн эзэгтэй учир итгүүлгээр нас барсан бөгөөд тухайн эмэгтэйгийн үнэт эдлийг нь Жрой хулгайлж авсан байдаг. Ихээхэн хэмжээний мөнгөтэй хөрөнгөтэй болсонд нь бол Зулейма яагаад ч маш их гайхаад яаж чи энэ мөнгийг хаанаас олсон юм бэ гэж асуухад бол баахан бичиг баримт хэрэгтэй хэрэггүй юм уу зүйлээ зөндөө их тайлбар тавьсан гинэ. Тэгээд Зулейма бол тэрхүү утга учиргүй тайлбарыг нь сонсоод ойлгоочгүй тэгээд цааш нь үргэлжлүүлж сонсохыг хүсээчгүй тэгээд өнгөрөөсөн юм байна. Зулеймагийн хүүн бол ээжтэй хэлсэн байгаа юм л да. Тэр эмэгтэйг бол Жрой алсан. Гэхдээ цааш нь энэ тухай хэлэх юм бол Жрой бас биднийг алах нь мэдээж. Тийм учраас энэ тухай мдээгүй юм шиг өнгөрөх хэрэгтэй гэж ээжтэй загчээсэн байгаа. Гэвч Зулейма Жройгоос чи Роусыг алсан уу гэж асуухад бол тэр үгүй гэж хэлээд би чамайг алаад гэр дотроо булсан байхад хинч чамайг олохгүй. Тиймээс чи анхаарч яв. Цаашид ийм хэрэгтэй хэрэггүй юм дахиж ярих хэрэггүй шүү гэж анхааруулсан гинэ. Нэгсэндээ сүрдүүлсэн байна. Гэхдээ Жрой бол дотроо маш их айцтай байдаг байсан тухай бол Зулейма цагдаа нарт ярьсан яриандаа дурдсан. Ингээд мөрдлийн явцад Жрой бас нэгэн алгын хэргийг үйлдсэн байх үндслэл гарч ирсэн. Жройг баригдсны дараа иргэдээс хэд хэдэн мэдээлэл ирсэн бөгөөд яг л Walmart-ын зогсоол дээр Жройтой адилхан төрхтэй нэг хүн нэг эмэгтэйг хойноос нь хөөсөн тухай мэдээлэл хүртэл байсан. Хэрэг гарахаас сар орчмын өмнө дуудлагаар ажилладаг хүнд механизмын операторыг Жрой өөрийн ажилладаг Киньон уурхай дээр дуудсан байна. Ухах газрын локейшнийг тус операторт өгсөн бөгөөд тэрхүү газар нь бол уурхайн цооногоос холгүй 1.6 км-ийн зайд байсан гэдэг. Жрой цагдаад баригдсан ч гэсэн хэрэгээ бол хүлээхгүй л байсаар байсан. Тэр газар нь очиж үзэхэд бол доошоо үл ялэг хотоос нь сул шороо бүхий дөрвөлж газар байсан гинэ. 3 дугаар сарын 29-ний өдөр Наомигийн шарлыг олсон байна. Толгойных нь ард тал руу болон цээжин тус газар нь тус буудаж хороосон гэдэг нь тогтоогдож Жройгийн ДНХ олдсон байдаг. Алсныхаа дараа түүнийг машинаараа хэд хэдэн удаа нааш цааш явж дайрсан. Тэгж дайрах үед цогцсон дугуйнд чирэгдсэн. Бас тухайн үед Жрой ганцаараа байсан болохыг бол Жрой Зулейма хоёрын чатнаас олж мэдсэн. Эхлээд бол сар орчмын өмнө тэр операторыг дуудаж нөхөө ухуулад дараа нь экскаваторыг авч явж ганцаараа очиж Наомигийн шарлыг тэр нүхэнд хийж дарсан байгаа юм л да. Маш нарийн төлөвлөж хохирогчийг маш идэвхтэй хайж ирсэн. Хохирогчийг олохын тулд тэднийг сонгон онилж тэдний талаар мэдээлэл олж авахын тулд үйл хөдлөлийг нь няхуур судалж байж. Хоригдож байгаа Жрой Зулейматай уцаар ярьж байх үед тэдний яриаг цагдаа нар сонсч байсан бөгөөд тэрхүү ярианы үеэр Жрой өөрийгөө би эндээс хизээш гарахгүй гэж хэлж байсан. Би цагдаа нарт өөрийнхөө харсан сонссон бүх зүйлийг хэлж туслах болно гэж Зулейма тэр үед Жройд хэлж байсан. 4-р сарын 4-нд Жройг 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн, бусдын машин механизмыг хулгайлсан, дээрэм хийсэн, нотлох баримтыг санаатаа устгасан гэх зэрэг хэрэгүүдэд яллагдчихаар татсан. Эмэлт мөрдөн байцаалтаар Наомиг алсны дараа хувцсыг нь тухайн үед өөрийнхөө өмсөж явсан хувцсыг ч гэсэн шатаас нь тогтоогдов. Хэрэг шалгагдаж байх үед буюу хоригдсноос 4 сарын дараа Жрой шоронгоос Зулеймад нэгэн загтал явуулсан бөгөөд тэрхүү загталдаа өөрийнхөө мөнгөний карт хаана байгааг дурдаад миний сэтгэл үргэлж харанхуйлж байна. Гэхдээ миний чамтай хамт байсан нь зөвхөн дан ганц бэлгийн харилцаа биш байсан шүү. Энэ бүхэнд би өөрийгөө зөвтгөж чадахгүй, бас тайлбарлаж чадахгүй. Би өөрийнхөө талаар дэндүү оройтож мэдсэн. Одоо бүгдийг дуусгах хэрэгтэй гэж бичсэн байдаг. 2023 оны 8 дугаар сарын 6-нд Жрой өөрийнхөө амийг хороох оролдлого хийсэн. Эхний 2 удаагийн оролдлого нь бүтээгүй бөгөөд 3 дахь удаагийнхаа оролдлогоор амиа хорлсон байна. Талигачин ах Кэти Вали болон түүний ээж Даяна Эрн нар алуурчныг авах ёстой ялаа авч шийтгэлээ хүртэж чадалгүй өгсөнд нь баяртай биш байгаа ч гэсэн гэхдээ тэр одоо дахиж хэн нэгнийг алж таашаал авч чадхааргүй боллоо гэдэгт нь баяртай байна. Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагаа тэдний хүнд суртал зэрэгт нь үнэхээр сэтгэл дундуур байна гэж мэдэгдсэн байдаг. За ингээд та бүхэндээ зориулсан энэ удаагийн дугаар маань юм байлаа. Ер нь хүмүүс танилцах сайтуудаар орж хань ижлээ, найз нөхөд хосоо олно гэдэг бол миний хувьд хамгийн тааламжтай биш сонголт гэж боддог. Яагаад тэгэхээр хүн чинь уул хаданд амьдраагүй шүү дээ. Эргэн тойронд хүмүүсийн хүрээлэл байдаг. Жишээ нэг хүн байлаа гэж бодъё. Тэр хүн багадаа сургуульд явж байсан байж таараа, цусланд амарсан байж таараа. Ингээд бодохоор ангийн, цэцэрлэгийн, гудамжны, дугуйлангийн, ажлын ингээд маш олон хүмүүстэй харилцаанд орж байгаа.
Тийм байхад чинь ойр тойронд нь хинч байхгүй юм шиг зар өгч танилцсан гэдэгт бол би аль эртнээс л ер нь итгэдэггүй байсан л та. Танилцах сайт, зурчлах товчоо гэх мэтэр танилцж байгаа хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйн ч юм уу зан харилцааны асуудалтай хүмүүс юм шиг санагддаг. Яагаад тэр хүн эргэн тойрондоо байгаа хүмүүсийн дундаас нэг ёсондоо өөрийн одоо оршин буй олон янзын хүрээлэл дундаас хосоо олж чадахгүй байгаа юм. Яагаад хүмүүст таалагдаж чадахгүй байгаа юм. Яагаад тэр өөрөө хүмүүсийн хайдаг, хүсэмжилдэг хүн нь байж чадахгүй байгаа юм. Яагаад тэр гой сайхан харагдахад суралцахгүй байгаа юм гэдэг чинь л суралцаагүй юм гэдэг чинь л асуудал. Тэр хүн өөрөө хүн ёсны оршин байх үед суралцаж чадаагүйгээсээ болоод л бусдад гологдоод хаягдаад ад үзэгдээд байна штэ. Гой сайхан байх нөхцөл бол хүн болгонд байгаа. Хөлгүй, гаргүй, нүр аман татдаг одоо янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байж л байдаг. Тэгэд тэр хүмүүс хайрлаж, дурлаж, хосоо олж амьдраад л байгаа. Тэд зараар биш нийгэм дээрээс хосоо олсон байдаг. Тийм ер нь тэгээд гинэн тэнэг хүмүүс л тийшээ орж бусдын өгөөш болдог байх. Би л хувьдаа бол ингэж боддог. Иймээс аливаа нэгэн сайтаас зараас хосоо битгий хайгаарэ. Чатны панааланд битгий автаарай. Хэрсүү байгаарэ гэж хэлэх байна. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсье өрөөё. Саатан сонссонд баярлалаа. Баяртай.